Аав нар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарын зочныг та бүхэн угаасаа мэдхгүй. Хинч танихгүй тийм хүн байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн хүндтэй аав зочноор кино найруулагч, зохиолч, продюсер, жүжигчин, акшн боевик амар сайхан ах маань хүрэлцэн ирсэн байна. За маш баярлалаа амар ах. Баярлалаа. За сонин сайхан. Надад тайван сайхан байна дөө. Сая шалц киногоо энэ өнгөрсөн 10 сард нээлээ тэгээд кино маань одоо театрт үргэлж гарч байна. Бас тэгээд одоо сая Америк нэгдсэн улсад бас очиж Америк монголчуудаа зориулж киног гаргалаа. Фестивальд оролцлоо. Гайхалтай гоё кино болсон байлаа. Баярлалаа. Амрахын үед кино шалц киног үзэхээр надад нэг дуу санаанд ороод идэв байхгүй. Нөгөө жолонгийн яасан дураараа юу. Тэр нь ямар утгаараа? Тэр бүр яаж тэр зураг авалтыг хийвэ? Яаж тэр гоё шийдлүүд тэр гоё объектууд талбай дээгүүрч дрифт хийгээл авчих яг шиг тэр гэр оролын байшингуудыг яаж тийм бүр үнэхээр санаа бүр дандаа нэг кино болгон дээр нэг шинэлэг маш гоё зүйл гаргадаг юм аах маань тий. Баярлалаа. Real байж ижил хүн итгэн шүү дээ. Тэ одоо реалны байж ижил хүн тэр нэг тэгвэл ингээл зохилтон чуудлаа, эвдэлж юм эхэлсэн юм чуудлаа ингээ хүн үзэгчтэй ер нь уураад байвал өөрийгөө урж байгаас ер нь ялгаа байхгүй. Тэгэхээр яг л бодтой л хосох хэрэгтэй л гэж продюсеруудтайгаа байлцсан шүү дээ би ч одоо. Амраах ингээл харангуут яалтчгүй нэг киноны сэдврүү илж яалтчгүй юм аа хэлж тий. За би өөр сэдврүү чирнээ бас тэгж байгаа даас. Тэгжээд хоёул чирэгдэх нэ тий. Ингэж эхэлж байгаа дөө. Манай нэвтрүүлгийн бас хамтрагч байгууллагаар Саппоро шар хариг. Саппоро. Саппоро гэж бас Японд хамгийн хуучин гэдэг утгаараа. Одоо пивнийхэн түүхэн үү? Тий, хамгийн эхэлж Японд Саппоро пив гарч ирсэн байна. За, баяхаа. За, бай. Бай. Намраач нь амбал хідүүлээ. За би ч одоо 5 хүүхдтэй нэг их нэртэй байна. Нэг мууртай байна. Тэгэхээр чин зургуулаа дулуулаа. Хамдалдаа. Тэгээ нэг банд 4 охинтой байна. Одоо хүүхдүүд юу хэдэн нас орчим бэ? Одоо манайх ч бас бага. Би ч бас 30 гарч иж гэр бүл зохиосон. Тэгээ манай том ч 18-тай, бахан 5-тай. Тэгээ том маань 6 болтлоо бас ганцаараа явж хагаад. Тэгээ дараа доотлынх нь 4 дүү 2 жилийн зайтай гарцгаасан. Тэгээ манайх ч бас ялах нойтонтой. Бо сая ингэж надад над чиг бас олон хүүхдтэй аав. Нэг хаалсан юм зураг байдаг. Над чиг нэг олон хүүхдтэй аав нарын бас тооцоо байд. Би ер нь хүүхдүүдийнхээ памперс хэдэн төгрөг зарсан бэ гэж би тооцоо гаргахгүй юу. 47 сая төгрөг. 47 сая төгрөг. Хөөрхөн маш явна. Аав нар нэвтрүүлгийн бүтээгч лайв стрим Монголиа хинч хаанаас ч чанартай нэвтрүүлгийг бүтээлгэх боломжтой. Аав нар нэвтрүүлгийг Цуна Япон ресторанаас хүргэж байна. Жинхэнэ Япон амт, чанартай үйлчилгээ, тухтай орчин. Аав нар нэвтрүүлгийн хамтрагчаар Саппоро шар хариг. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармо Хүжи Milk Farm. Аав нар нэвтрүүлгийн хамтрагч Аавын ном. Амраах маань уран бүтээлч хүн маш их завгүй ажиллаж байгаа. Шөнийн зураг авалт, өдрийн зураг авалт гээл. Тэгэл өөрөө дээр нь зохиолоо хичээл бас маш ачаалттай байдаг. Мэдээж тэгээд яаж аавынхаа ажлыг хэрхэн амжуулж байна вэ? Ер нь аавынхаа ажлыг сүүлийн үед яаж хийж юу юм бол? Харин тийм ээ. Бас аавын ажил ихээр яг юу юм бол гэж бас яг бодож илээ. Харма хүжи аврах хэлээд байлаа шүү дээ. Аав гэртээ байхад ер нь их чухал гээд. Тэр яг үнэн шүү. Гэртээ байх. Ингээд нэг аав гэртээ байхад нэг гэр дүүрээд нэг эзэнтэй тий. Заагаад сургаад ах юм бас биш. Тий. Заавал ингээд нэг юм хичээл загаал өдрө болгоо тийм үү. Нөлөөлөд гэж нэг юм байна шүү дээ. Тэ ингээд өөрийнхөө байгаа байдлаар ингээд нөлөөлж идэг те. Яг одоо ер нь бол бас бид нар ч уран бүтээлч хүмүүс гэхэд бас хүмүүс айгу завгүй гэж бодоод идэг. Бид нар ч хамаагүй завтай одоо өдрийн одоо 8 цагийн ажил хийдэг хүний хувьд бол ингээд айгу завтай байдаг байхгүй. Тийм шүү те. Тийм хуваар одоо хуруу муруу очиж уншуулахгүй яг зураг авалттай нэг 2 сарын тухайд л тий ачаалттай болохоос биш бус үед нь бол нэлээд
яадаг. Би одоо нөө өглөө би гинтг нь бас ярьж байлаа. Миний ер нь гэрт байж ах хугацааны 63% нь бол ингээд нялууралдан эрхлэх одоо янз бүрийн хүмүүстэй ингээд зорилдож, ноололдож байж ах тийм одоо өнгөрөөдөг байна гэж статистик мэдээ гарсан байна. Тэ. Манай том охин бүр яа эдгээр ямар ядаргаатай юм бэ гэдэг байгаа байхгүй. Ингээд ноолдол ингээд зургт мөгт үзгэргээ заавал нэг хүн дээр гарцсан ингээд ноолж идэг тий. Тэгээд одоо бодохоор ер нь хүүхдгийг ингээд 10 за хүүхдтэйгээ та ингээд 7 хүртэл цуг байсан бол амьд хүүхдтэйгээ цуг байх хугацааны талыг өнгөрөөцсөн байна гэж нэг үг олж уншсан. Тэр яг л үнэн юм байна. Одоо миний охин 18-тай дараа жил ингээд явлаа. Явна. Тий гадагшаа ингээд яваад. Гадагшаа тийм ээ. Гадагшаа тэгээд сургуультаа ингээд яваад. Хүнтэй суугаад явах юм бол хүнтэй суугаад тэгэл тэр ингээд явна. Өөрнөөсөө нисэж чинь гэсэн үг байна. Тэгэхээр би ер нь хамгийн максимум нэг 18 жил 20 жил хүүхдтэйгээ зүг байдаг юм уу? Тийм маш чухал цаг. Айгүй баг хугацаа байгаа байхгүй. Тэгээд би тийм тэгэхээр би бол улам их эрхлүүлэх, улам их хамт байх. Тэрэнд л одоо зорж байна. Юу ч хийсэн хамаагүй цугтаал ингээл байж байгаа. Тэгээд нэг жилд нэг 2 удаа яг аялал зохион байгуулж байна те. Орон нутгтаа боломжтой бол гадагшаа бас нэг яваад тэгээд нэг дурсамж нэрсэл дурсамжил өвддөм байл та. Тэр чин 5 хүүхдийн охин хүү гэхээр 4-1 ярьцаад байгаа шүү дээ. Тийм, манайх ч бас олон бандиртай нэг банд ийм ширүүн байхад олон бандиртай яад юм болох бодогдсон шүү дээ. хостог тустай байл. Гэтэ 4 охин ч гэсэн явах. Эмэгтэй хүний тэр зан характерыг олон Байгалийнхаа шин чанараар ч юм уу эмэгтэй хүүхэд илүү их ийм чанга юм топ байдаг шүү дээ. Бандир ер нь жоохон нэлж гадаг байдаг шүү. Би өөрийнхөө баг насыг бодсон ч гэсэн уйлангаа нусаагооч болсон. Ер нь байгалийнхаа цаанаас өгөөгдөл нь тийм байдаг байх гэж бодоод байгаа. октод бол санаа зөв юм байна л та. Октод ч зөв. 2 настай гэж асуух миний арыг бол туулж байгаа юм. Тэгэхээр 4 охин өссөн. Гоё юм туулж яваа юм байна. Ер нь бол одоо ингээл би насны бүгсэндэл 2 машины хооронд төлөөж игээ суугаад явах юм байлээ л дээ. Тэг баг тий. 4 охин байна гэдэг чинь байна. За амраахынхаа урд ямар ч заав номоо ингээд тавьчих. Та нэвтрүүлгийн манай зочид ингээд өөрсдийнхээ ингээд юугаар асуултаа сонгоод Энэ их сонин сэтгэх байгааз тий. Тийм байна. өөрийнхөө үзэл баримтлалч гэдэг юм уу өөр хүүхдэд захиж үлдээх үг болгоно энэ дээр ингэж бичээд тэгээд энэ номыг бас өөрөө бүтээлцэж байгаа гэдэг утгаараа бас нэг юм тийм биш онцлогтой. үү. Чиний аав бол чамайг өөрөөс нь илүү гараасаа гэж хүсдэг. Цорын ганц хэрэгтэй хүн юм. Учир нь миний аав хөгшөрсөн хойноож над руу хаяа залгаж чамаар бахархаж байна шүү гэж хэлдэг байсан. Гэтэл үнийг хэлэхэд түүнийг өнгөрснөөс хойш надад нэг ч хүн чин сэтгэлээсээ чи сайн байгаа шүү. Чамаар бахархаж байна шүү гэж хэлээгүй л байна. Одоо биднээс ярих гэдэг сэдв бол аав гэж хүн байна, эцэг гэж хүн байна. Би хүүхэд төрүүлээд заавал аав биш. Аав сэтгүүтэй хүмүүс энэ орчлон дээр зөндөө байгаа. Энэ талаар л жоохон ч гэсэн задлаад хэдүүлээ ярих юм бол энэ сайхан ариун амбалтай хүн байна. Одоо Балжинам гэж хүнийг бас дурсмаар байна. Биднээс ярилмаар байна. Одоо амраад үлдээсэн гол амьдралын нанин чанар гэж юу юм бол эднэр гэсэн талаас нь яриа эхлэх гээд байгаа юм тий. Тайд масаа ярьж байгаа. Би амраахтай сүшигээр дайлнаа. Одоо ер нь би энэ нэг кино хийсэн шүү дээ. Одоо эргэж ирэхгүй намар гэж кино. Тий. Тэр бол одоо яг юунаас сэтүүлсэн бэ гэсэн чинь ер нь аавын хайрыг гүйцэж тийм хайр мэдээж аав ээжийн хайрыг гүйцэхээр энэ дэлхий дээр байдгүй юм байна. Би хоёр эрэгтэй дүүгээ яг л одоо аав шиг өсгсөн гэж би бодож ирсэн байхгүй. Зөвхөн би одоо надаас гарч болох одоо юу л байдгийг тэрийг одоо ингэж зориулж өсгсөн байхгүй. Эдгээр чангаар гэсэн үг. Үгүй одоо би яг л тийм яг л одоо би хүүхдтэй бол яаж тэр үе чинь би хүүхдгүүл байсан юм чинь. Яг л одоо аав хүн ямар байдгийг бол тий. Хоёр дүүдээ байдаг бүгнээ зориулж хайрлж өсгсөн байхгүй. Тэгсэн чинь дараа нь би өөрөө хүүхдтэй болсон чинь юу тэр юунд ч хүрэхгүй байгаа байхгүй. Бас хоёр өөр ертөнц Өөр байгаа байхгүй. Тэр чинь аав хүн чинь аав болж ийж тэр хариуцлагыг мэдэрч ийж тий тэр хайр улам их одоо юу гэдгийг чанарж гэн гэж хэлэхэд арайч бас болохгүй байх. Тэгвэл тэр хайр чинь тэрнээс шалтгаалтай байна л да. Тэгэхээр аав болж ийж л хүн ер нь жинхэнэ одоо хайр хүнийг хайрлах арга ухаан тий хариуцлага бие дээр мэдэрч мэддэг юм байна л да. Төвчээрийг сууд юм байна л да.
Тийм л юм байлээ. Тэгээд би тэр эргэж ирэхгүй намар киног бас яг энэ өвдөлтөөрөө хийсэн кино байхгүй. Одоо хүн ер нь ингээд яг аав эцэгхийн хайрыг ер нь их ухаантай хүн л гүйцэж хайрлаа шүү. Тэрс эцгийн хайрыг бол яг амьдрал дээр тийм тохиолдлууд олон сайхан бодиттой амьдралын тохиолдлууд бид нар мэднэ. Тийм ном зохиолч бид нар мэднэ. Гэхдээ их ухаантай хүн, их төвчээртэй хүн энийг гаргана шүү. Тэрс маа нөгөө энэ дотор ч нөгөө одоогийн хэлээр хойд авчих юм уу? Тэгсэн мэт маш сайхан олон хүмүүс байдаг шээ. Байлгүй яах юм бэ? Юу ярьж байгаа юм бэ? Хорвооч нь ирэнтэй барантай, сайнтай, муутай, үхрийн бүр шиг алга ирэм байж байгаа шүү дээ. Гэхдээ одоо кино зохиолч гэдэг юм уу эсвэл хүн дөрвдүүлэх тактикч гэдэг юм уу кино минь хүндрүүлэхийн тулд ингээл заавал хойд аав муухай, хадам ээж муухай гэл ингээл заавал тэр ингээд коммерчлийн тал нь амар өндөр одоо түлхэгдсэн болохоор ер нь нэг нийгэмд нэг тийм байж байгаа. Гэтэл маш олон сайн хүн одоо тэр нөгөө талаар нь тий байгаа шүү дээ. Байлгүй байх юм бодог. Би ч одоо энэ дэлхий дээр ингээд хүн чинь ер нь хоёр аавтай болдог шүү дээ. Төрсөн аав. Тэгээ хадам аав тий. Тэгээ миний хоёр аав хоёулаа л одоо ингээд ертөнцийн мөнх хүсийг үзүүлсэн байна. Тэгтээ үнэхээр ингээд хоёулаа надад жинхэнэ аав байхын одоо эр хүн байхын тэр кодыг кодлж өгöd явсан улсууд баггүй. Тэгээ би ихэд хадам аавынхаа тухай ярихад бол манай хадам аав бол жинхэнэ супермен байсан баггүй. Одоо гоё сэтгэл орлоо. Манай хадам аав чинь болохоор хоёр охинтой хүн баггүй. Тэгээ хүүгүү байсан ба шүү дээ. Тэгээ би яг тэр хүний хүүн болж одоо ирж тэ ингээд тэр хүн бас ингээд амьдрал дээр хүстэй гүцээж тэ. Тэгээ би бас төрсөн аав маань намайг 10 настай байхад өнгөрсөн. Тэгээ би одоо хатам аавдаа ингээд аавдаа үзүүлж чадаагүй юм ингээд үзүүлэхийг их дотроо жоохон тэгж боддог байсан байхгүй. Хичээдэг байсан байхгүй. Яг хулаа нүүрлүүгээ харж байгаа битээ аавд ингэж ярьж битэр нэг тийм халуун дотоон яриа бас нэг тийм олон өрнүүлж байгаагүй. Аха. Одоо ингээ бас тэрэнд яг харамсдаг. Амжааг бол. Тий, одоо яг би жоо бишүүрэхэд идэг байсан. Тэгээд аамаа ч их дуу цөөтэй хүн байсан. За. Тэгэл сагсаа үзэл. Тэгэл улс төрөө үзэл ингээ сууж идэг хүн байхгүй. Тэгэхээр дээр юм уу юм тий, яг тийм школтой. Тэгээд манай хатамаа бол ингээ охтуудаа маш сайн хүмүүжүүлсэн, маш сайн боловсролтой болгосон. Тэгээд дээрэс миний хүүхдүүдийг өсгөж гисэн. Энэ бол одоо би 5 дахь хүүхдээ гаргахтаа л энэ хүүхэд харах хүн тий ямар хэцүү байд юм бэ тэр хүүхэд цэцэрлэг мэцэргээс хашиж авах юм баг. Тэрийг би 5 дахь хүүхд дээр үзэж ин гэдээ бодолтой. Азтай яа би бас тий. Тэ би жишээ нэрээ үнэхээр азтай. Тэг миний хүүхдүүдийг маш бие даалгаж одоо ингээд яг өөрсдийнхээ сонирхлыг ингэж хөгжүүлж өгсөн. Тэр хүнний хүмүүжүүлэн хүннээр хүн хийн гэж нэг ухаан байш. Бас азтай хүн шүү би ч бас. За түүгийн хагарын шүшигどうもありがとうございます。いただきます。Манайх бол амрамаас сайн мэдж байгаа. Байн ингээд Бардам юм загсаа авсраад. юм бардам байна гэдэг шиг сайхан юм байхгүй шүү дээ. Өнөөдөр би ингээд цунаа рестораныг бол одоо монголчууд битгий дэлхийн хүнд ч би одоо бардам магтах, танилцуулах, уурж авчрах одоо ийм одоо нүүр бардам байна гэдэг чинь тийм ээ. Баяр гайхамшигтай шүү дээ. Япон амт соёл мэдрэмж цунаа ресторан. Удахгүй өөрөө бараг хатам руугаа явчих тал руугаа. Арай болоог баха. Тэр манай үеийнхэн ч бас манай 10 жилийн ангийнхан ч юм уу одоо манай Сүс ангийнхнаас ер нь бас өвөө эмээ болоод байгаа улсуудаас байна шүү. Бүр биш. Өвөө болоод байгаа улсууд байна шүү дээ. А би одоохонд бол арай болоогүй гэж бодож байгаа. Тэр Хэрвээ босуулах ямар гол нэг имиж байна уу? Хатам босвол. одоо надад нэг юм баримтлагдаг чиг шугам байдаг л да. Гэтэ яг энэ одоо хилүүл хар байна уу, хятад байна уу одоо бүр тэ сохор доголон хэлгүүдүүлийн хамаагүй хинтэж гэрэлж болно. Тэр хүний ёс зүй одоо хүн чанар тэ итгэл үнэмшлийн байдал нь л зүв бол тэд нар хинтэж болж. Тэр одоо хөрөн хүү одоо биднээс ингээд имиж хийгээд төсөөлөд байгаа шүү дээ. Тий би бол яг нэг өөрийнхөө итгэж үнэмшдэг юмыг л
хамгийн зөв гэж бодоод байгаа байхгүй. Хүн бол тэгэн штэ. Тэр шаардлагыг хангах юм бол амар тийм nice guy, nice team байх нь шүү дээ. Би Хадам гооч байгаа юм тий. ийм тийм үнтэй гэрлээд өгөөрэй л гэж гооч байгаа. Тэрнээс бус тэр хүний одоо сагуухан байдал ч юм уу те одоо гаднах байдал ч юм тэр ерөөс хамаагүй шүү. 5-70 цагаан байна уу, хар байна уу гэдэг шиг үү. Тэрний одоо тэр 5-70 жин цагаан байна уу одоо тэр машины байна уу хаус нь 3 давхар байна уу 2 давхар байна тэр ерөөс хамаагүй. Шумтал хүн байх юм бол ажил юм ч бол хамаахгүй. Яг амраатай ярьж хаад бас манай хадам аав гэж та мундаг ир байт юм да. Мундаг гэхээр одоо юу тийм нэг strong man гэдэг шиг тийм үе юм болов гэж утсан чинь. Хүнээрээ тийм мундаг хүн байж таарсан л та тий. Хадам аав татам гэж хэлэхэд нь зөв ч юм уу. Том болохоор бүгдийнхээ дагуулж ирсэн яг өөрөө юм шиг өөрөө хөвч шиг хайрлах бол яг Би одооноос бэлддэг шүү дээ. Яг хайрлал гэж бодоод байдаг шүү дээ. Яг өөрийнхөө хөхтэй адилхан одоо манай хүү нэг өөртөө таарсан нэг охин дагуулад ирнэ. Манай охин болохоор бас нэг залуу банд дагуулад ирнэ. Нэхгүй хайр цацрах байх. Би тэрийг одооноос бэлдэж эхэлж байгаа. Одоо 2-т, 4-т, 14-т хүүхдүүд шүү дээ. Тийм гоё хадам байх юмсан. Хадам гэж хэлүүлэх хэрэггүй. Тийм олоолаа байх юмсан гэж яарч юм бас. Би эцгийнхээ гэр төрсөн болохоос биш эцэг маань миний гэр төрөөгүй гэж үг байдаг. Би хүүхдийнхээ гэр төрөөгүй шүү дээ. Тэгэхээр миний хүүхдийн амьдрал тэрний л амьдрал. Өнөөдөр миний хүүхдүүд бол миний гэр төрсөн. Тэгэхээр нэг 18 хүртлээр минийхаар амьдрна. Тэ? Би бол нэг амьдруулах гэж байна гэж одоо ингээл цагдан хорж одоо тэгж байгаа ш. Би зүгээр дэмжих хэвээр. Юунд дуртай юм яах юм. Манай аав ээж өдр бол ерөөсөө би бол одоо бүр дугуулангийн одоо юу гэж хэлэх юм. Орж явж үзээгүй секс дугуулан байхгүй. Тийм хөвгт байлаа шүү дээ. Одоо ингээд бүх талаар минь ингээд дэмждэг. Тэр чинь нэг намайг өөрийгөө олох тэр процессыг л тэр хоёр ингэж тавьж өгöd дийсэн байгаа байхгүй. Энэгээр юу хэлэх гээд юм гэхээр одоо гэр бүл болж байхад ингээд хүмүүс янз бүр амьдралын хэм маягтай байна. Одоо эхнэрээ ингээд ажил хийлгдэггүй хүмүүс байна шүү дээ. Ингээд гэртээ байлгаж идэг сайхан хангалуун амьдралтай хүмүүс одоо тэгж болж байна те. Хангалуун биш нь ч гэсэн эхнэр ажил хийлгэхгүй байлгаж болж байна. Зарим нэг нь хартай байна. Янз бүрийн шалтгаанаар байна. Миний хувьд бол би 4 ихчтэй. 5 ихчтэй би. 4 охинтой. Тэ одоо би ингээд ер нь эмэгтэй хүний энэ паверын ард ер нь бол би бас их ногдож яваа. Тэ тэрүүгээр их хүч хийж яваа хүн багхгүй. Тэгэхээр би манай аав ч гэсэн тийм байсан. Ингээд охтуудаа ингээд тэр чинь бас хүн юм чинь мөрөөдөлтэй тэр зоригтой тэ эзэмсэн мэрэгжилттэй амжилттай амжилтгүй яг энэ эрэгтэй хүнтэй адилхан юм энэ хорвоог туулаасаа. Тэгэхээр ингээд тэр хүмүүст ингээд юугийн чөлөө тавьж өгөх хэрэгтэй л гэж би одоо боддог аав гэсэн үг. Манай аав ч гэсэн тийм л байсан. Тэ манайх ингээд ер нь бол монголчууд нэг эцгийн эрэгт ёс нэг жоох арай дээр байдаг штэ. Эргэн шийдвэр гаргадаг ч гэдэг юм уу ингээд тийм байдаг штэ. Ер нь хамгийн хүндэлдэг хүн нь цайны дээж эрэгтэй хүн, дээшээ сууж байгаа эрэгтэй хүн, уулан дээр эрэгтэй хүн гэл ингээл нэг тий эмэгтэй хүн чинь бас хүн штэ. Манай гэр бол аав маань бол яг тийм ардчилсан аав байсан байхгүй юу. Тэгээ тэр уламжлал маань одоо хүртэл ингээд явдаг. Би ч гэсэн хойшоогоо ч гэсэн тэгж л тэр уламжлалаа авч явна. Ягаад эрэгтэй хүүд хог асгаж болдгүй. Нэрээ тийш. Тийм шүү дээ. Тэр чинь адилхан шүү дээ. Бид нар одоо би Ирландд галтгоонд ажиллаж байсан би хог зөгдөг гэсэн шүү дээ. Тэ тийш вашир угаар шалуугаад гэлээсэн. Яг болдгүй. Их сони асуулталтай бас тий. Гэрийн эзэн гэж хүн ер нь өөрийгөө гэрийн эзэн гэж дүүлгэх ёстой юм уу? Эсвэл хамтран одоо тэр өөрөх гэрд амьдарч байгаа хүмүүс аавыгаа эзэн гэж хүндэтгэх ёстой юм уу? Би одоо жишээ нь гэрийн одоо эзэн гээл одоо ингээл зөвхөн ингээл бэлдэж гисэн хоолыг идчихээл зургатны хавдралгыг барьчаал ингээл буудан дээрээ зургатаа үзэл юу ч хийхгүй суугаад тахна. Гэрийн эзэн юм уу? Эсвэл одоо гэрийн эзэн боловч гэрийн ажилд оролцоод тий заримдаа аяг тавгаагаад зогсож яагаад болдгүй тий гэрийн аав хүн. За гэрийн эзэн гэдэг утгаа эхлээд тэр хэсгийг нэрээ тий. Нэг хараал үүдэг шүү дээ. Эзний алд гэж. Эзний алд. Тий. Эзний алдсан гэж хараад шүү дээ. Энд чинь нэг юм хэлээд байгаа биз? Тийм байна. Тий. Одоо англиар бол одоо bastard гэдэг үг юм. Бутач минь.
гэсэн утгатай болж тарах гэдэг байхгүй. Нөгөө талдаа бол одоо бурхангүй болоо л гэсэн үг. Эзэнгүй болоо л гэсэн үг. Амар хараал байхгүй юм. Тэг гэрийн эзэн гэдэг чинь ийм чухал юм байна шүү дээ. Одоо лидер байна шүү дээ. Тэгэхээр гэрийн эзэн бол тийм. Өнөөдөр бол би хүүхдүүдийнхээ хувьд бол баатар. Тэдний харж байгаа үлгэр дуурайл. Тэгээ надад тэр хэрээрээ өндөр хариуцлага баг. Манай аав ч гэсэн тийм байсан. Миний анхны баатар те. Ялангуяа охтуудад хөвгүүдэд ч гэсэн тийм. Аав шиг бол тийм зүүрлдэг тий. Бид нар чинь баатарууд байхгүй. Тэдний хувьд бол бүх аавнараас хүчрхийг харгаж байгаа шүү дээ. Одоо тий бүх аав хүүхдүүдэд л хүчрхийг хамгийн бейст одоо юу гэдэг харгаж байгаа шүү. Баатар нь байгаа шүү. Баатар нь. Тэгэхээр энэ херо бол херо шиг л амьдралыг дуусгах хэрэгтэй байхгүй. Бүх үед Хэдэн нас хүрсэн ч гэсэн. Тийм байна. Тэгэл Хөгшөрчлөө өмчлөө би 60 гарчлаа 70 гарчлаа бол биш. энэ баатраа бол бид үргэлж хадгалж хүүхдүүдийнх нь авч. Тэгэхээр баатар ямар байдгийг төвчээртэй байдаг, хүлээцтэй байдаг, те дайчин байдаг, шантардгүй, мэтршгүй. Бүх аав нар тийм л дээ. Тэрийг ойлгоцсон биднээс өмнө л ойлгосон аав нар бол ойлгосон байгаа. Гэхдээ энээс бас сэдв аваад хүн болгоныг өөр дээр дүнл тавиасаа те. Хэрвээ аав хүн магадгүй ажил өрн болтгоо ч юм уу готорсон хүмүүс зөндөл байгаа. Тэр зөв Монгол дотор унтарсан. те. Энээс дахиад нэг сэргээс аав хүн гэж юу юм бэ? Тэсэг гаймаг тодорхойлтой тий. Яг энэ маш олон аав нар энийг сонсож үзэж омгшиж өөрөөрөө гэж нэг асуусан. Хүмүүс мэдж байгаа за. Үгүй мэдгүй хүмүүс байгаа шүү бас. манай сайн чи сая л мэдчих шиг. Үгүй би бас энэ зүйл сонсож бас болоогүй. Баатар гэдгийг чинь бас нэг тодорхойлт нь бас юм бас тэгээд урт удаан амьдрах те. Би ягаад ингэж би нэг 30 гартлаа эхнэр аваагүй гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээд нэг эхнэртэйгээ би 30-тай танилцаад 33-тай 2-тай 32-тай миний эхнээ хөхт гардаг байхгүй. Тэр чинь бас ер нь бол монголчууд хувьд жоо байж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө ягаад гэсэн хэрэг миний аав намайг 10 тахад өнгөрөөд тэгээд би нөгөө одоо би ингээд кино хийсэн киногоо аавдаа үзүүлэх гэсэн юм тий. Тэгэн бай. Ингээд ааваар аавдаа ингэж баярлуулж багтуулах нэг юм хийж үз тэр хүн миний ерөөсөө сайн сайхан явахыг үзээгүй. Тэгээ би гинтхэн бодохгүй. Гэхдээ нэр ингэж яагаад би өөр хүүхдийнхаа сайн сайхан явах үзэхгүй бол гэж бодоод ер нь хурд их. Ер нь бол нэг тийм бодол бол нэг 50% надад бол байсан. Ер нь тэгээ би боддоо штэ хүний ер нь эцэг хүний ер нь эцэг их хүний амьдралын хамгийн гол утга учир нь үр хүүхдийнхаа сайн сайхан явахыг үзэх гэж би боддог штэ. Тэр л хүн болсны хэрэг баг. Ер нь хүн ингээл зорьсондоо хүрэх одоо мөрөөдөлтөд хүрэх хүн бол хүний очны олон л одоо энэ амьдрал тавьсан зорилгууд те өсөлтүүд байгаа энэ дундаас миний хувьд бол одоо өнөөдөр энэ танаа нэвтрүүлэг зорж байгаа надаас асуувал миний амьдралын сайн сайхан бол одоо үр хүүхдийнхаа сайн сайхан явахыг үзээд за тэгээд л одоо нэг одоо бид нар яаж энэ хөлийн дөрөөнд гарын ганцхан гэдээ яриад штэ. Энд чи одоо учиртай л үг яваад байгаа байхгүй. Тэрний гэхийн тулд өөрийгөө бас хайрлах хэрэгтэй юм байна. Яг бид нар өөрсдөө хайрлах хэрэгтэй. Бид нар урт удаан амьдрах хэрэгтэй. Тийм ээ. Би амьд байх нь хинт хэрэгтэй юм. Надад биш байхгүй. Иргэн тойрны хүмүүс хэрэгтэй байхгүй тий. Эцэг хүн гэдэг утгаараа байх тий. Бид нар хариуцлах хэрэгтэй бас. Өөрийгөө хайрлна гэж ингээл би бөөчлөөд байгаа юм биш. Би наацхан биеийнхаа тий ямар өвчин байна юу байна би одоо ирүүл байж одоо хэдүүлээ охиноо ингээл хоримд гаргана штэ тэр үед нэг зогсож байгаа юмсан гоё аав очих ёстой штэ тий хөдөлж аваачаад яг үнэ тэгж байх штэ юм хоримд дээр нь одоо би бага охинтойгоо үжиглж ижил салгана штэ нуруугаас би тэгхийн тулд өөрийгөө харин аав хүмүүс эцэг хүмүүс бол өөрийгөө хайрлна гэдэг хамгийн нэгдүгээр тавих ажил юм байна Одоо нөгөө насаараа одоо би чиний төлөө чамааг өсгөх гэж л би насаараа ажиллаж насаараа инглээ одоо би одоо миний би ингэсэн байна гэдэг юм уу те нөгөө хүүхдүүд нь яг эргээд бодохоор зэрэг нөгөө бага наснда яг аав ээжтэйгээ хамт байсан дурсамж маш цөө тийм хүмүүс байдаг те яг наад үгэн дээрээс чинь хэлэхээр яг хүн янз одоо би нэг бусдыг бид нар шүүх хэрэггүй штэ тийм гэхдээ ер нь би хүүхдүүдтэй ер нь бас хизэж тийм үг хэлэхгүй гэж боддог байхгүй би чамааг өсгсөн. Чиний төлөө ажиллаж байна үү? Тэд нар ямар ч өргөө. Тэр хүмүүс. Харин хайрлж яагаад нь би бол ингээд хайрлж ягаадаа би баярлж байгаа байхгүй тэднийг. Тэг гараад ирсэн дээ. Хүн төрн гэдэг чинь одоо нөгөө буддын сургаалаар зүүнний үзүүр дээр тогтж байгаа нэг 10 гэж маш бага боломж байхгүй юу? Тэ?
100-99% 99 нь боломжгүй тохиолдож штэ. Тэгэхэд ингээ үр хүүхэд болоод хүрээд ирнэ гэдэг чинь. Тэ биднийг сонгоод хүрээд ирнэ гэдэг чинь. Тэд нар сонгоогүй штэ. Бидний сонгож ирсэн гэдэг чинь бид маш хацтай байхгүй. Эцэг их болно гэдэг чинь хүний хувьд тайван бол бас ховор хувьд тайван хүний эцэг их болно гэдэг бол тэднийг өсгөнө гэдэг бол. Тиймээс тэрнээс ач санаж чи тэгсэн би ингэсэн би чаныг тэгсгэ чиний төлөө шармаха тамирын хүмүүсийг долоох шахсан байж чаддаг болохгүй гэж яддаг байхгүй. Аав ээжийнхээ ачийг хариулна гэж. Яг тэр бол одоо хувь хүний өөрийнх нь совс тохгүй. Тий. Ингэх ёстой гэсэн юм бол Ястагч байхгүй шүү дээ. Тэр чи одоо сайхан тэр чи одоо олон сайхан дуу шүлэг ээжийнхээ шүдрийн мөнгөн төслийг цуцглуулж яаны маань жахта бидний сэтгэл одоо хүүхэд хүний сэтгэл байхгүй. Аав нар нэвтрүүлгийн бүтээгч Live Stream Mongolia хинч хаанаас ч чанартай нэвтрүүлгийг бүтээлгэх боломжтой. Аав нар нэвтрүүлгийг Цуна Япон ресторанаас хүргэж байна. Жинхэнэ Япон амт чанартай үйлчилгээ тухтай орчин. Аав нар нэвтрүүлгийн хамтрагчаар Саппоро шар айраг. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармо Хүжи Milk Farm. Аав нар нэвтрүүлгийн хамтрагч Аавын ном. Аав гэдэг хүн чинь нэг юм сүрдэн байдаг штэ. Би ингээд зарим хүүхдэд жоо баг бахтай би ингээд аав нартайгаа ингээд тоглож моголж байгаа ч юм уу аавдаа ингээд зарим хүүхдэд чинь нэг аавыгаа зохиод авч байгаа дээр харагддаг шүү. Айлын нэг ирэх хүүхэд мөхөд тэр гайхдаг байсан байхгүй. Яа ингэж болтой юм бах та. Манай аав бол юм мэдрүү нь харахаас ч та зарим үед чинь айдаг болоо ш та. Би аавасаа. Тийм. Тэгвэл одоо манай аав чинь бол метр 90 гаруй сантиметр өндөр хүн байсан. аав ирэх юм байна. Тийм ир хүн байсан. Манай тэр аавын талын удам бол их өндөр. Би өөр аавынхаа талын хамаатнууд хамгийн анх нь би. Тийм үү. Одоо манай аавын талын хамаатнууд нэг өндөр. Тийм Малжинам гэдэг хүн бол их сүртэй, том биетэй, залуудаа ингээл годамжаар ингээд алхаж яхад нь хүмүүс дагаж хуйлран харах гэж халахдаг тийм сарайлаг тийм хүн байсан. Манай ээж бол намайг би ч их сарайлаг хүн штэ. Толгой тогтоогоор юу ч гэсэн. Энэ хоолой дээр үү. Би ч одоо энэ үнийг хэлэх байхгүй. Тэгээ цааш нь би ч их сарайлаг хүн штэ. Тэгсэн чинь манай ээж намайг аавынхаа хаанч хүрэхгүй гэж. Тэр нөхөртөө л илүү сайн байж магадгүй л тэр хүн. Хин ч нөхрөө хийх багт юм бол юуны талтай. Тэгээд манай бол ихээс дөрвүүлээ зургуулаа хүн байсан. 4 залуу байсан байдгийг. Тэгээд манай бол их баг залуудаа бас их сайхан ирээ тэр 16 наснда шилийн сайр болно гэд. Манай 1929 он төрсөн байхгүй. Тэгээд 29 он. Тийм. Тэгээ 16 наснда гэхээр 45 оны үед юм шиг одоо дайны жилүүдэд юм шиг 16 наснда шилийн сайр болно гэж одоо тоож тухайн үед. Тэгээ яг нь одоо хүүхэд насны мөрөөдөлтэй хин ч нэг мөрөөдөл байдаг тий. Хүүхэд насны мөрөөдөл. Тэгээ шилийн сайр болох гэж адуу мадаа тоож явж хагаад тэгээд Төв аймгийн мөрдөнд баригдаад тэр бариад авч ирж чадаа 16 настай нэг тэр өлгөөгөө хөлдөөч ирсэн хулгаач байна гэж хэлчихсэн гэж нялах гээд байхгүй юу. Тэр өлгийг хөлнөөс салаагүй байлдаг гэдэг байхгүй юу. Тийм бай, тийм бай. Тэр хүүхэд л явж байхгүй. Тэгээ 19 наснда жолооч болоод тэгээд насаараа одоо тээврийн тэрэг барьсан тийм хүн байдаг. Манай аавын талд бол бас одоо миний энэ урлагийн салбар бол манай аавын талд бас их урлагийн олон хүмүүс байдаг. Одоо тий 100-ны мандаа дөрийн дуучин урт насан ихч бол одоо миний үеэлийн охин гэсэн үг байхгүй. Хол зайтай. Тий одоо энэ дуучин одоо гавьж хүчин далантай ихч байна. Одоо энэ Ван Нулимсрын 2 гэдэг одоо дуучин байдаг штэ. Бас гавьж хүчин тэр 2 Нулимсрын ихч бол бас манай хамаатан байдаг. Энэ талдаа урлагийнхан бас ихтэй. Манай аав тээврийн жолооч, манай ээж бол насаараа совлогч хийсэн хүн. Тэгээ энэ хоёрын ингээд одоо нэг гоё юм байдаг аахгүй. Одоо дуур ингээд намар болгон учиртай гурван толгой дуурайар ингээд юу намрын нээлттэй хийдэг. Тэгэхээр манай аав яг гоё костюм өмсөд тэр жолооч хүнд чинь нэг тийм костюм өмсөд байх. Одоо тухайн үед нэг шинэ жилмэл болол яадаг л бол нэг тийм костюм өмсөд ховор. Тэгээд манай аав гоё костюм өмсөд ээжэд гоё говцоо гоё цуваа гаргаж өмсгөөд ээжэд гоё говцоо өмсөлөд энэ дуурийн намар болгоны нээлттэйг алгасахгүй үзчихсэн тэр хоёр.
Тэгээд манай эгч нарыг айгүй их дуулуулна. Ингээд хүн ирэхээр миний хоёр охин дуул гал ингээд манай эгч нарыг дуулуулаад надаар шүлэг уншуулаад эгчээр шүлэг уншуулаад тэгээд манай эгч нараар бүгднгээр нь манай аав ингээд ном уншуулна. Одоо ийм зузаан нөө дээр үйд гарч исэн элс цас маамгаан элс цас дөлгөөн дон одоо юу байдгийг тэгэл бүгднгээр ийм зузаан армаан уншуулаад өөрөө тэгэл ингээд сонсоол зургтаа үзэл сонсоол ингээд тэгээ энэ нь биднийг маш их тийм уран зохиолд дуртай болгосон. Багаасаа би аавын хажууд гівтгэр чинь тэр одоо газар шороо армаан зармаан одоо юу гэдэг бүгднийг нь одоо би сонссон юм баггүй юу ер нь Багасаа сонсдог ном шиг толгойд орцсон. тэг багад орцсон. Тэгээд одоо хүрэн морь найргал юу гэдгийг бүгд Монголын бүх уран зохиол гадаадын уран зохиолыг тэгэл эгч нараар уншираа манай аавд уншиж өгөөгүй хүүхэд ерөөсөө байхгүй. Тий. Хамгийн сүүлд нь би л бараг л ер нь уншаагүй нөх. Бүгдийг нь уншилж. Тэг эн чинь ингээд хүүхдүүдийг ийм номон дуртай унших чадвартай уншиж сургана. Уншиж сууд сурна гэдэг чинь бас том сургууль шүү. Тэ? Тэгээд ийм урлагт дуртай, дуу хууртай тийм. Тэгээ манай аав ээж чинь ингээд зугтаар гарч байгаа дуучт муучтын тухай айгүй их дүгнэж ярина. Одоо түмэн дэмбэрлэгөө хүмүүс сайхан дуулан шүү дээ. Одоо тэр дээд өнгө, доод өнгө тэр хүүхдүүдтэй ингээд ярихаар бид нар тэр хүмүүсийн гайхамшигтай одоо тэр урлагийн хүмүүсийн одоо тэдний уран чадвар тэдний хавьяасыг ингэж бахархан биширж одоо багтаж сурж байгаа байхгүй. Өөрөө ойлгохгүй ч гэсэн хажууд нь хүн ярьдаг бол энэ чинь ийм хүн юм байна даа гэсэн тийм багаас. Тэр хүүхдийн хажууд юу ярих хүртэл маш асуудалтай болж эхэлж байгаа байхгүй. Яг л хүний хажууд сочаалгаар гарч байгаа юм мулаан зургатайгаа ирэлдээ суугаад ивэл тэр гэр хажууд ч байсан хүүхэд яг л копи тэгэл явна. Юмд ийм сэтгэл ханамжгүй тийм л хүүхэд гарч ирнэ. Нэг Хүмүүсэн гонгинсэн тийм л хүн гарч ирнэ. Тэгэхээр ерөөсө хүүхдээ харах гэвэл өөрийгөө харуул хүүхд чинь байна гэж чөдөө тийм нэг үг байгаа тийм. Толь чинь угаасаа чи өөрөө штэ гэдэг байгаа чинь тийм чтэй юм билээ л дээ. Тэгээ амраахын маань аав нь амраахын багт нь хумсан. Тэгээ өнөөдөр хэрвээ аав нь байсан бол хүүгээрээ маш бахархаж байх нь тодорхой гэж би бодож байна. Тэгээд таны аав тэнгэрээс хараад хүүгээрээ бахархаж байгаа хаа амраах. Yes гэж хэлмээр байна. Баярлалаа. Аавынхаа нэрийг сайхнаар гаргана гэдэг бол бас сайхан шүү. Ер нь сайхан штэ одоо тэр цэцмайнууд бэлхий хийж явж байгаа хүн бол альчин нэм гэж нөгөө айлч уусаад газар нөгөө альч нэм англи нэр чинь нөгөө хоёр нэртэй байдаг штэ. Одоо ингэж гэдэг Дуэйн Джонс ч гэдэг юм уу те. Тэгээ Дуэйн нь өөрийнх нь нэр, Джонс нь өөрийнх нь юм аль нь бид нар бас ялахгүй. Джонс овг нь юм өөрийнх нь аль нь намайг нөгөө гадагшаа ингэж явж юм аваад ингэ кино мэнэд явахаар мистер Балжин юм гэдэг байхгүй. Тэгээд идэг штэ. Тэгээд тэр нь надад айгүй гой санагдаад байдаг байхгүй нэр ингээл аавынхаа нэрээр дуудуулчаар нэг тийм айгүй гоё тийм мэдрэмж байд юм байлээ. Аав нар нэвтрүүлгийн хамтрагч аавын ном. Энэ амьдрал дээрээс одоо би ингээд энэ хорвоо дээр ирээд ер нь ингээд нэг зүйлийг бол одоо хүн айгүй олон зүйлийг баталж одоо яста заавал тэгдэг гэдэргээд бидний амьдралд баталсан юм зөнд байгаа шүү дээ. Би нэг баталсан юм байна. Эцэг ихээ хайрлаагүй хүн хизээч сайн явдаг юм бэл. Энэ бол бүр батлагдсан карма шүү. Би одоо найз нөхдөж те дүүнэр тааш дээр ингээд хилдэг. Эцэг ихээ хайрлаагүй, эцэг ихээ өргөөгүй хүн. Тэ хизээч сайн явдаг. Тэгэхээр энэ эцэг ихээ хайрлаагүй. Хайрлна гэдэг нь заавал одоо нэг тийм мөнгө төгрөгөөр одоо тэгээд байгаа биш өөр хайрлах гэж нэг асуудал байна шүү дээ. Тий. Бүтэн нойртой ханаас гэдэг чинь. Тийм одоо өргөж тэтгэх нь заавал нэг ингээд гадаад дотоод аваад яваад байгаа биш. Өөрт байгаа чадлынхаа хэрээр тэ боломжоор тэ тэгж санаачлаагүй хүн бол хизээч сайн явдггүй гэдэг би бол олон жишээ дурдж чадчихна. Энэ бол батлагдсан одоо карма гэж хэлж чадна. Яг үнэ. Яг үнэ тий. Манай аав бол тэгж амар гүнзгий бол бодож үзээгүй юм байна. Манай аав тэгж сургадаг байсан. За хүний мөн хүн тусалдаг шүү. Би аавсаа одоо олон сайхан чанарыг авч үлдсэн л дээ. Манай аавыг бол одоо би ингээд Төв аймгийн Эрдэнэ санд орох ч юм уу, хуучин бааз нэгдүгээр баазын жолооч нартай уулзахад бол би ч 10 таа байсан хүүхэд аавынхаа тухай тийм сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд бол найзуудаас нь сонсоход бол үлгэр домог шиг ярианууд түүх тэр хүмүүс нэг надад нэг хачирлж яриад байх юм ямар шаардлагатай ч байх уу тийм ээ. Тэгээд үлгэр домог шиг түүх би бол ингээд сонсдог аавынхаа тухай. Тэ манай аавын үлдээсэнд одоо өв гэж хэлэх юм бол одоо бид нар өөр хүмүүстэй өв үлдээнэ гэдэг нь бол заавал бит биш. Тэ ямар нэгэн одоо оюун ухааны тийм ээ ёс суртахууны тийм үжил бодлын өвийг бид нар одоо хөссөн үсээгүй үлдээж идэг. Аав маань бол намайг манай эхнэр их гайхтай. Аав чинь чамайг ингээд 10 жил чамтай цуг байсан мөртлөө чи ярих болгондоо аавыгаа ярьж идэг.
Тэ чи аавынхаа дандаа меншн хийчихнэ гэж аав тэгж ирсэн. Аав маань тийм хүн байсан болохоор би ингэдэг гэж ярьдаг. Тэр хүний үлдээсэн үг бол 10 жил тэр наст 10 настай хүүхдэд бол асар их юм суулгаж өгөөд явсан юм байна гэдгийг хэлдэг байхгүй. Манай аав бол хинтэж яг нэг л төвшөнд ярьдаг. Одоо хүнийг ялгадаг. Энэ бол одоо маш гайхамшигтай чанар байхгүй. За энэ бол одоо миний амьдралдаа барьдаг одоо хамгийн чиг шугам. Амар өөрөөсөө хийдэг шүү дээ. Ирсанд орж ирэл тэнд үүдэн сууж байгаа юм. За хогшоо юу байна ингээд энд ирэхлээ болсон. Тийш гэсэн. Дурмөр авах чиг за найс зогсож чинь. Алив тэр камераар авах юм уу? Чи өөрөө хуцаар авах юм. Ингэж явсараа гадаг. Тэгэхээр тэр чанар бас байна шүү бас тий. Манай аав нэг тээврийн жолооч нэг том тэрэгтэй болохоор хотын төвөр нөгөө тэр тухайн үед ч гэсэн тийм одоо ч гэсэн тийм нөгөө том тэрэг чинь хотын төвөр явж болохгүй. Тэгээ манай аав сэрчээр өрдөг гэсэн бензиний. Сэрчээр одоо ачаагүй машин гэсэн үг шүү дээ бөмбөг. Тэгээ нөгөө youngster. Тэгээ нөгөө тэгтээ ингээд явж хагаад хотын төвөр явж болохгүй болохоор энэ 3 дугаар эмнэлэг 1 дугаар эмнэлгийн төвмэргээр юм одоо тусгай замаар бодилж явсан юм байна л да. Хөдөөний болтооны хүүхэн гашган дээр сууж уйлцсан сууж байгаа гинэ. Тэгэхээр нөгөөдгий чинь зогсоод яасан гэдгсэн чинь тэр хүүхэн ингээд тув орчин байжгаад малаа тууж орж ирээд одоо борлуулсан юм аа борлуулж амжсан юм уу нөхөр нь гинтгэн одоо зүрхнийхэн яатсан чинь нөхөр нь гинтгэн хүн нас орчдөг шүү дээ. Тэгээ нөгөөдг нь моргт одоо задлан мадлан хийж тэр хүний чи одоо заавал яах ёстой шүү дээ. Тэгээ нөгөө нь одоо би төрсөн юм уу гүм 80 он юм уу 70 он ч юм уу мэдэхгүй. Тэгээд нөгөөдг чинь одоо энэ хүнээ аваа гэсэн гэж байгаа. Тэгээ нөгөө мөн хүүхэн чи яах юм бэ? Хотод таних мэдэх хүн байхгүй. Хаашаа ямар үүрээд явуултаа биш тэр одоо цогц шарилий чинь. Тэгсэн чинь аав тэрийн сонсонгуудаа ороод нөгөө шарлийг аваад нөгөө хүнийх нь цагаан давгаар ороодсон. Тэгээд ачааны машин биш тэр чинь Yonkс юм чи. Кавин дог суулгаад хажуудаа суурсан. Гуруула. Хожоо талантаа хурлаа яваад. Тэгээ нөгөө нэг нүхийн ухаж өгөө тэг харшуулж гисэн байгаа байхгүй. Тэр мөн хүүхэн заавал уйлал нисэх гэсэн хажууд нь. Дөрөв уйлахаас өөр юу чадахгүй те тэр хүн. Одоо баярлаа гэж хийж бугаас тэр тухайд те. Нөхөр гинтхэн өнгөрчгөөс хүн чинь айгүй шок юм болно шүү дээ. Тэгээ нөгөө яг тэгээ шороомоор газар шорооных найзын дуусгаад ингээд яасан чи бадангасаа юу агаргаж ирэн. Бадантаа ингээд тэр үед 25-ын дэвсгэрт гэж гардаг байсан юм байна л да. Одоо дээр үеийн мөнгө шин 50-т 20-т 100-т 10-т 5-т 3-т гэдээсэн шүү дээ. 25-ын дэвсгэрт гүлгэнд байсан үе гэж байгаа юм. Боодол 25-ын дэвсгэрт өгсөж байгаа. Баярлалаа гэдэг. Бага бүх юм аа. Тэгсэн чинь за амьдрал байгаа шүү. 4 хүүхдээ айлвс гэсэн. За амьдрал байгаа шүү гэд нэг ширхэг 25 дэвсгэрт авсан гэж байгаа байхгүй. Гараа цайлгаж арх 26 төгрөг байсан гэж байгаа байхгүй. Ер нь хүний амьдралаас юу үлддэг юм бэ? Ер нь чиний юм гэж энэ дэлхий дээр юу байна гэж байгаа байхгүй. Үлдэх юм юу? Тий одоо чиний юм гэж юу? Ер нь юу юм? Миний хувийн юм гэж. Мөн хувцс биш, үжрээд болсон. Миний эхнэрч бас биш. Хэн нэгэн төрүүлж өгнө. Өөр хүүхэд маань ч минийх биш. Тэд нар хүнтэй суугаад хүний аяж ав болоод яваад өгнө. Тэ орон байр маань нэгэн цагт тэгээд яа тань зарагдаад үрэг дээр нураад авч миний биечгийн шорон шингэн. Сүнс маань бохомлоо явна тий. Яг миний юм гэж яг юу гэдэм бэ? Бидний түүхэл байд юм байл та. Бидний түүхэл үлддэг юм байна. Бид нар одоо Чингис хааны түүх, Иесус Христийн түүх тий бид нар өдөр болгон стори бас түүх те хийгээд нь штэ. Тэгээд одоо бүр ая маятай те ингээд өдрийнхөө вайбыг бид нар түүх болгон үлдээж байгаа байхгүй. Бид нар одоо энэ аав нар нэвтрүүлэх гэсэн ингээл түүх болоод. Түүх болгон үлдээж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн өнөөдөр юу ярьж байна? Бид аав нарынхаа түүхийг яриад байгаа байхгүй. Энэ л маш том биднэрт үлдээсэн өв байдаг юм байна л да. Энэ өвийг яаж үлдээх нь хувь хүний өөрийнх нь одоо сэтгэлийн чин зориг мэднэ гэдэг шиг тийм ээ. Тэр л байт юм байна та. Тэгэхээр бид нар энэ нэг олдож байгаа нэг хэдэн жилдээ энэ дэлхий дээр бид нар шинэ тоогоор аягүй цөөхөн өдөр амьдарч байгаа. Тэгэд энэ хэдэн өдөр за яах вэ? Найз нөхөд өдөр окей. Хүнтэй муудалж болно, сайдалж болно, сарж болно, нэлж болно. Үр хүүхдийнхээ өмнө эцэгийнхээ өмнө бас нэг хүн шиг амьдраад, хариуцлагатайхан шиг амьдраад гоё түүхэлтэй хэл. Тэг сайхан түүхэлтэйгээд өнөөдөр би аавынхаа тухай яриа сууж байгаа шиг, өнөөдөр та нар аавынхаа тухай ярьж байгаа шиг. Тийм нэг түүх хасчгүй нэг 2-3% үлдээд яриулчаар яг үнэн багхгүй. Шултаа юу гэж за ингээд бүгд сайхан түүхэлтэй хэлдэг нэг. Сайхан түүхэлтэй хэлдэг тий. Шиш. Аав хүн ямар байхаас
Энэ ер нь ингээд цаашлаад гүнзгийрээд одоо эморх юм бол аав ямар байхаас гэр бүл ямар байх шалтгаалж байгаа. Тэр уур амьсгалаас Тийм, агуулаад энэ гэр бүл ямар байна гэж чинь энэ улсын иргэдэг бэлдэж байгаа хамгийн гол сургууль нь гэр бүл байгаад шүү дээ. Гэр бүлийн хүмүүжил байгаад шүү дээ. Энэ улсын иргэн нь ямар байхаас энэ улс хамаарат шүү дээ. Энэ эх орны чинь ирээдүй хамаарат шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр эн чинь аав байхын одоо хариуцлага чинь бүр айгу том юм болоод байгаа байхгүй. Одоо би бол улс эх орондоо бол одоо хүн ам цөөтэй ийм улсад амьдарч байгаа аав хүний хувьд бол бас олон одоо иргэн бэлдэж өгсөн гэдгээр бол дотроо битүүхэн гаргаж явдаг хүн. тэр талаараа мундаг шүү. Тэр талаараа болвол Нэр одоо буснаа бичсэн юм шиг байна. найз нарынхаа дунд ч тэр би чинь 5 эгчтэй 2 ахтай хүн гэр бүлийнхаа дунд ч тэр би хамгийн олон хүүхэдтэй байна. Бас тий одоо бол дээр үед бол би чинь 8 хүүхэдтэй айлын отгоо. Тэгээ 8 хүүхэдтэй айл бол дээр зөндөл байлаа л да. Тий одоо 8 гэдэг бол амар ихтэй болч одоо юу аим 5 хүүхд ихтэй орч чадсан шүү дээ. Гэтэ бол яг хаа ингээд хүүхэд өөрөө хүнстэйгээ ирнэ гэж бол бас үнэ. Тий. Яг тэр гоё үг шүү тий. Тэгээд өөрснөө ингээд ойрхон болохоор ингээд нэг шаардлага байхгүй дээ. Нэг хүн олон хүүхд өсгöd байгаа шиг ер нь хүмүүс тэгж хараад идэв. Өөрснийгөө л өсгөжтэй эднэр чинь. Би энэ тэгээд хантай. Ингээд божигнаад ингээд тий. Тэгэл ингээд өөрснийхөө ингээд би эндээ тэгээд ийм илүү их одоо юу болдог. Хүн би нэг асарч сураад байгаа байхгүй. Орон зайгаа мэддэг болоод хуваалцдаг болоод тий. Тэгээ sharing is caring гэдэг үг шүү дээ. Манай бол бас тэгтээ яг одоо энэ хүн яг чин хүн нэг хэлгээд бол октоодтай амар хайртай байсан. Аав юу нөх. Тий, аав яг ер нь бол нэг юм хүүсийн хайрцагаараа ч юм уу. Тэгс манай ээж бол бандиртай аягүй илүү хайртай. Тий. Тэг манай бол бүр манай эгчийг дагуулад тэр манай эрдэнэт рүү манай эгчийг мэгч рүү яваад гэж байгаа байхгүй. Надад хэлэхгүйгээр идэр тийм ээ. Нууцаар идэр тий. Аягүй байлаар болгомж штэ бид нар чинь нэг болсон та. Охиныгоо ширүүхэн нөгөө хөөнөр шиг харж чадахгүй шүү дээ. Жохон өмсгөл ингэчих юм бол тэгэл цаашаа хараад гондоол хэдэн минут дарч хамаагүй. Шаас өөр ирсэн зав. Тэгэхээр хайрлан ч гэсэн өөр болж байгаа тийм. Анхаарал инхрээ шүү дээ хүн өөрсдөө хайр. Амрах хүүхдээ ер нь та яавал баярлдаг вэ? Одоо эхнээсээ ингээд бас ингээд амжилт гаргаж маргаад юм л да хөөрхөн. Монгол улсын аварга мавраг болоо те. Айгу гоё үт юм байна. Ингээд хүүхд маань ингээд сурлагаараа ч юм уу. Зүгээр ингээд хүүхэд ингээд өөрөөрөө байгаад өөрийгөө нээж олж олоход би их баярлаад байдаг байхгүй. Одоо хүнээс ингээд сонсохгүйгээр өөрөө санаачлагаараа хийх. Санаачлагаараа одоо ингээд ертөнцийг таньж мэдэж одоо ингээд 5-тай, 7-тай, 9-тай, 11-тай ингээд ийм 4 хүүхэдтэй штэ. Эгч том эгч нь 18-тай. Тэгэхээр эднэр чинь ингээд яг одоо ертөнцийг таньж байгаа үе. Тэгэхээр ингээд тэр таньж байгаа үеэ олж мэдэж нээж ингэж байгаад нь би их тийм дээр л би их баярлалт юм бэл. Өөрийгөө хөдөлдөг юм шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж байгаа. Одоо бид нар чинь юу штэ энэ олон хүний чинь бас ингээд өдөр болгон чихэр авч өгч болохгүй. Тийм ээ. Тэр чинь гэрийн санхүүгийн нөхцөл байдал хүндээ. Тэгээ өдөр болгон уц үзүүлж болохгүй. Тэр чинь уцнаас бас хол байх хэрэгтэй. Тэгэхээр бүтэнсээ өдөр бол хагас өдөр бол уц үздэг өдөр. А бүтэнсээ өдөр бол дуртай юм авдаг өдөр байдаг байхгүй. Тий, манайх ч тэгэхгүй бол одоо энэ чинь болохгүй шүү дээ энэ чинь. Замбраг авчихад энэ чинь өрхийн төсвөр өмцөм очих гээд байгаа байхгүй чинь. Тэгмүүд би дөрөв охины одоо нэг дундх охин маань за бүтэнсээ өдөр боллоо дэлгүүр орлоо. За дуртай юм аа гэхэд манай тэр охин бол ном авч байгаа байхгүй. Тэр нь би бол одоо надад тэрнээс илүү баярлуулж байгаа юм хаана вэ? Тэ би энэ номыг авна гэж баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Бонусанд нь чихэр тэ. Тэгээ одоо яг ер нь бол Монгол айл өрхүүдэд яг аав нарын проблем л ярьж л та бид нар. Тэ хүүхдүүд ер нь англиар хэлд ороод байна гээл тэ. Ингээд нэг тийм асуудал одоо ингээд гадуур ер нь яригддаг. Гэтэ би нэг зүв гэж бодож байгаа. Гэтэ дөрөв монгол хэлээ сурна. Одоо бид нар энэ манай салбарын бас том алдаа байхгүй. Бид нар хүүхдэд зориулсан контент хийж өгөхгүй байгаа байхгүй. Хүүхэлдээ кино хийж байгаа ямар студ байна. Өстө бомбардагаас өөр юм баг олж харагдахгүй шүү дээ. Хүүхэлдээ кино хийсэн ч гэсэн тэр нь баг насан туршид зориулсан одоо хүүхэлдээ кинонод ашигын төлөө тий байж идэг. Энэ нам засагч гэсэн яг энэ хүүхдийн одоо төлөө юг авч хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй. Ийшөө мөнгө хайж өгчихгүй, тоогчгүй нугасаа. Энийг хийж байгаа уран бүтээлчид санаалчлахгүй. Тэгэхээр эдгээр чи яах юм? Netflix-ээр дүүрэн хүүхдийн контент, YouTube дүүрэн хүүхдийн контент байгаа юм чинь эдгээр чи энэ контентыг үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь гадаад хэл дээр байгаа юм чинь тэр хэлийг хүссэн үсээгөө ойлгоо сураад авч байгаа байхгүй. Нэг талдаа сайн
Монгол хүн болж төлөвшөх эдэр гэдэг талдаа бол хөрхий айгүй асуудалтай. гэж ярих юм бол Тэгэж ярих юм бол асуудалтай. Гэхдээ эдгээр хоёр хэлээр хүн хэлд орно гэдэг чинь бид нар шиг өнөөдөр те ийм хүн ам цөөхөн одоо бид нар чинь дундаас доош орлоготой улс байна штэ. Доод дунд орлоготой улс гэж хэлнэ штэ бид нар. Тэгэхээр ийм улсад бид нар энэ монгол хэл гэдэг хэлээр чинь одоо дэлхийд дээр нэг 7 сая хүн ярьж гинөө. Тэгэхээр энэ хэл дээр бичигдсэн архивын бичиг баримт өв мэдээлэл одоо энэ дэлхийн хавтгай болж байгаа энэ үед маш бага байгаа хөөе. Тэгэхээр энэ мэдээллийг авах хэл нь англи хэл учраас англи хэлийг хэл оржиг. Тэгтээ тэгвэл монгол хэл бид нар энэ сурна. Энэ улсад амьдарч байгаа юм чинь. Тэгэхээр ядаж хоёр хэлтэй те. Хоёр их усүрээс мэдээлэл авах болж байгаа хөөе. Бид Швейцар гэдэг улсад очиад маш атаахсан байхгүй. Германаар, Францаар, англиар тэгээ өөрх нь хэл байна. Тэгэхээр нэг хүүхэд тэнд ингээд дөрвөн хэл тийм баялаг дөрвөн хэл дээрс мэдээлэл авах нь шүү дээ. Тийм байна. Тий. Тэгэхээр бол энийг Хилдэж ирнэ гэсэн үг шүү дээ. тий гэж бодлоо. Тэгэхээр одоо ахлах сургууль, их сургууль ч юм уу хүүхдүүдээ тийм болгосон байхад айгу даваа талтай. Өөрсдөө тэр юм дээр сургууль дээр аплай хийждэг ч юм уу өөрөөсөө Монгол дотор биш. Дэлхий рүү ингээд зүтгэж явах амар замын гүүрийн тавиад өгч байгаа юм шиг. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг мэдээж Цунаа ресторанаас хүрж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа байгууллага Sapporo, Японы алдартай шар ариг, мөн аавын ном гэдэг нэг сайхан ном гарсан байгаа тийм. Хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа маш их баярлалаа. Мөн энэ нэвтрүүлгийг бүтээхэд маш хамгийн том үр гүйцэтгэж байгаа манай лайв стримийн студийн хамт олон найз нартай бас маш их баярлалаа. Баярлалаа. Дэмжиж байгаа Хармаажи Milk Farm эрүүл хүүхд, эрүүл гэр бүл гэдэг юм дээр сургуулаад маш тийм хичээл зүтгэлтэй явж байгаа хамт олон бас байгаа. Тэгээ Одоо нэг хамгийн хайрлсан хүндээ хүн хамгийн гомдоод идэг ш. тэгдэг. Тэ. Одоо юу гэж хэлэх юм? Хамгийн фреш юм гэсэн үг байхгүй тэр бол. Тэ. Харама фужису хамгийн хурдан гашилдаг байхгүй. Хамгийн фреш шүү байхгүй. Тий. Авсан бол хэрэглэх ёстой. Тий. Тэ цаг тухайд нь хэрэглэх шин. Шинээр нь хэрүүлвэл тэр хүний биед, тэр хүүхдийн биед ямар гоё эрүүл Одоо үнэнээсээ саасан сүманч нь дороод гашилдаг штэ. Тэ. Дороо гашилт. Хөөрөлгүй л бол одоо гашилчдаг штэ. Тэгэл хөөрүүлж байгаа юм ч тэр чинь. Аав нар нэвтрүүлгийн бүтээгч лайв стрим Монголиа хинч хаанаас ч чанартай нэвтрүүлгийг бүтээлгэх боломжтой. Аав нар нэвтрүүлгийг Цунаа Япон ресторанаас хүргэж байна. Жинхэнэ Япон амт чанартай үйлчилгээ тухтай орчин. Аав нар нэвтрүүлгийн хамтрагчаар Sapporo шар ариг. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармаажи Milk Farm. Аав нар нэвтрүүлгийн хамтрагч аавын ном. Одоо нэг ингээд манай нэг хитэн найзууд байдیں۔ Одоо юу н хүмүүс мэддэг дээ. Ингээд нэг бүр найзуудаараа ингээд групп болцсон байдаг шүү. Тэгээд бид нар ингээд би найзуудынхаа тухай ингээд хэдэн ингээд харж байгаа тэр бодож исэн байхгүй. Би ягаад энэ хүмүүстэй найзлаад байгаа юм бол? Найзуудаа ингээд тус бүрд нь ингээд бодсон чинь бидний дунд яг ямар үнэт зүйл байгаад энэ үнтэй найзлаад байгаа юм бэ? Бид нар бүгдээрээ хоорондоо найзлаад байгаа юм ер нь гэж бодохгүй юу? Тэгээ ингээд бодсон чинь биднэрт манай найзууд нэг л онцлог байна. Яадаг гэсэн чинь бид нар ерөөсөө нэг хүн болгоных нь үнцнийг харсан чинь бүгдээр гэр бүлтэй хайртай байл. Гэр бүлээ нэгдүгээр тавьдаг хүмүүс юм байл. Гэр бүл гэдэг юм дээр халуун хүмүүс. Халуун хүмүүс юм тийм. Одоо манай нэг хүргэн ах манад гэр бүл манад хүргэн болж ирэхдээ манайхны хэлсэн мэт. Танаа гэрийнхэн их хүүхдүүдтэй их янаг хүмүүс юмаа гэж хэлсэн байхгүй. Ингээ онголцсон, ноололцсон, хэлүүлсэн тийм хүмүүс аахгүй манай одоо гэр бүлийн онцлог бол одоо хүүхэд болгондоо дуу муутай. Тэр ингээ гэр бүлдээ нэгдүгээр тавьсан тийм залуучууд юм байна миний найзууд. Тэр үнцнээр нь л тэр хүнийг би дүгнж. Одоо тэр чинь нөгөө инстинктли очиж байгаа штэ. Тооцоолоогүй тэр үнтэй найзалж байгаа штэ. Одоо юу гэдгийг тэгж Тэгэхээр хүнд холбогдох нэг юм байна. тэрүүгээр л бид нар холбогдож найзсан. Энэ заруу чи гэр бүлдээ сайн юм уу? За тэгвэл хоёул найз. Биш. Тэр гэр бүлтэй хайртай эр хүн чинь нийгэмд ч гэсэн үзүүлж байгаа хандлага нь өөр байгаад байгаа. Нийлүүлээд л тэр хүмүүсийг өөр байгаад байгаа байхгүй. Тэр ярьж байгаа үгний сонголтноос нь холбож Тийм. амар танигдсан шүү. Өнөөдөр би энд ирж байгаа чинь
яг рестораны хоолнд биш өнөөдөр би та хоёрт болж ирж байгаа шүү дээ. Хоёр найз нар ирж байгаа. Тэгээ та хоёр ч гэсэн тийм үнцэнтэй хүмүүс байхгүй. За баярлаа. Одоо манай Ууханы Батбаатар ах. Одоо миний бол хайртай жүжигч. Хайртай жүжигчнээс гадна нэг эр хүн нэг ийм л байдаг байх гэж би ер нь бодож ахыгаа нэг тийм эр хүний идеал гэвэл би бас Батбаатар ахыгаа хэлнэ. Илүүдтэй юмд хошууд өрдөггүй, дуу цөөтэй, төвчээртэй, тэ уран бүтээлийн харсан ч гэсэн чийсний юм хийчихэл гэл бус үед нь хичнээн ч удаан байсан чимээгүй байж чаддаг. Тэ манай Батбаатар ах чинь тэр хоолой, дуу хоолой ямар гоё тэ. За баярлаа. Гэхдээ өнөөдөр ингээл Золбот ах, Батбаатар ах хоёрын үерхэл нөхрөлтийг харахад одоо чамд байтугай надад үлгэр дуурайл болом тийм сайхан үерхэл нөхрөлтийн жишээ авахгүй. Тэгэхээр тэр хоёр хүн бас бидний өмнө ямар гоё өв үлдээж те хүнтэй найзууд яаж найзалдгийг бас харуулж л шүү дээ. Энэ нь олон жил. Тэгэхээр олонний танил аавтай байх ямар вэ гэж тийм ээ. Би бол нөгөө багасаа айгу аавараа өнгөрч, аавараа айгу омгшиж, аавараа тэгж өнгөрдөг хөвдөөсөн байхгүй юу. Манай аав кино жүжигчин гээл. Тэгэл манай аавыг хүн таньжээвэл эн чинь манай аав штэ. Манай аав зургатаар хардаг. Манай аав тайзан дээр жүжиг тоглодог гээл. Тэгээ одоо миний охин ч гэсэн ингээд хаяа аавараа бас нэг тэгж одоо өнгөрдөг юм шиг байгаа. Бид түрүүхэн хэлсэн шүү дээ. Аав бол баатар. Аавараа бахархах. Тэгээ ааваараа бахархдаг. Тэгээ бид нар үгүйс аав ер нь ямар ч ажил хийдэг байсан бид нар ааваараа бахархдаг. Ямар ч хүүхд бахархах шүү дээ. Миний хувьд бол манай гэр бүлийн онцлогийн хувьд бол одоо аав нь байнга зугтаар гарч идэг. Ер нь аав нь бол ер нь кино болгон дээр л хүн зодоол явж идэг гэдэг те. Ер нь ялагдчихгүй ч кино те. Тэгэж мэхэхээр хүүхдүүдэд маань мэдээж хүүхэд л юм чинь тэр чинь тийм юм дуртай байдаг юм байгаа. Тэгээд хүмүүс ингээл гудамжин зураг мураг авахулъя ч юм уу. Тэгэхээр өөрт нь их бахархалтай. Тэгээд одоо тэгээд том болоод жоох хичээл хийх юм л. Манай гэр бүл гэж хэлгээ болоод томроод ирэхээр багтаа бол жоохон мэдээ хүүхэд юм чинь жоохон ангиж наар багсахгүй ангирч мангирдаг. Тэгээ манай тэр Монгол гэдэг кино миний хийсэн. Тэгээ Монгол дээр гардаг тэр мингтэй хүүхдийг миний хүү байхгүй. Энэ ингээд харж байхад бол манай хүүхдүүдийн юу бол одоо гэр бүлийн битээр бол уран битээрийн хувьд бол ингээд битээр чинь нэг дуудлагатай одоо үүрэгтэй энэ салбартаа үүрэгтэй хүмүүс гэж бид нэр өөрсдөө боддог. Одоо манай студийн манай компани гол зорилго бол одоо бид нар Монголын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж тэ Монголын кино урлагийг бид дэлхийн зах зээлд гаргадаг. Одоо бид тийм бүтээл хийхин тулд бид нар зүтгэж байгаа шүү дээ. Энэ утгаараа бас энэ хүсэл мөрөөдлийн миний хүүхдүүд их ойлгодог. Тэгээ тийм ингээд би бас гоё хүсэл мөрөөдөлтөд өсөж байгаа болоо гэж би хардیں۔ Тэгээ нэг хүс мэрхэн хүний хэлсэн үг санаад ороод байгаа байхгүй. Авиас чадвар оргил дээр гаргадагч зан чанар тэнд нь удаан тогтоодгоо гэж үг байдаг байхгүй. Тий. Тэ? Энийг бас би түрүү нэг шоун дээр бас хэлчихлээсэн. Тэгэхээр энэ зан чанар гэдэг чинь хаанаас ирдэг юм бэхээр дахиад буцаад бид нар гэр бүл рүү аав дээр л ирнэ. Аав дээр л ирж байгаа байхгүй. Гэртээ ороод хаалга тогшоод гэртээ ороод аав л бас. Тий. Ямар ч юм нэг аав тэр зан чанарыг суулгаж өгч байгаа. Эхнэр битээр ч гэсэн маргаа тохиолдол байна штэ. Гэр бүл юм чинь тэ. Тэгэхээр би хүүхдүүд сайн ингээл цаад өрөөнд ороод тэхгүй. Яг л ингээд хажууд нь бид нар яаж энэ асуудлыг шийдэж байгаа юм бэ? Энэ асуудлыг яаж хамтдаа давж гарч байгаа юм бэ? Хэрэлцэн ч гэсэн давж гарч байгаа нь маш чухал багхгүй юу? Тэрийг ч гэсэн тэд нар харах ёстой. Манай аав ээж ийм тохиолдолд ингэж ийсэн шүү. Тэгээ гол нь юм чинь тэг хэрэлдэхтэй биш, би нэг ялахтай биш. Асуудлыг давж гарахтаа энэний дараа ойлголцохдоо хүлээн зөвшөөрөхтэй л асуудал нь байгаад байгаа шүү дээ. Тэхийн тулд ингээд маргалдаад байгаа шүү дээ. Та өөрийн нэвтрүүлэг ток шоутай болмоор байна уу? Танд нэг багц олон камерын зураг авалт хэрэгтэй юу? Та өөрийн хүссэн контентийг олон нийтэд шууд хүргэмээр байна уу? Тийм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Live streaming олон камерын мэрэгжлийн багийн цог зүйлчлэгийг үзүүлж байна. Та хаанч хизээж хидийдч өөрийн телевизийн багтай болсон мэт сэтгэг. Бусдыг нь бид гүйцэтгэе. Live stream. Be live. За би гэр бүл ах トゥ угийн харилцаа гэдгийг би сонгоё. За хамгийн ихэнд нээсэн маань л энэ. Тэгээ би энэ дээр юу гэж хэлвэ гэвэл энэ бол ерөөсөө гэр бүлч бай, ер нь найз нөхдөч бай, одоо нийгэмч бай, өдөр тутмын харилцаач бай. Энэ зүгээр ганцхан юун дээр тогтдгоо гэж боддог. Би хүндэтгэл гэж хэлнэ. Ахыгаа алд хүндэл дүүгээ дэлгэм хүндлгээд бас үгээр байх шүү. Зүг нь. Тэ? Тэгэхээр энэ хүндлэл дээр найз нөхөрлөл тогтдог. Би зарим нэг одоо киклэгдсэн найзууд байдаг штэ. Бас яга киклэгдсэн юм болдог гэж бодохоор
Хүндлэгүй газар битгээд бай гэсэн бохоо. Яг үнэн шүү дээ. Тий. Хүндлэхгүй бол тэр үнтэй үерхэл нөхөр чи хүндлэл дээр л тогтчих шүү дээ. Тэгэхээр энэ дээр би хүндэл гэж нэг л томоор бичиж харилцаа бол хүүхдээ хүндлэх хэрэгтэй. Тэрний үзэл бодлыг ойлгох хэрэгтэй. Бид хүндлэх хэрэгтэй. Тэр чинь өөрийн гэсэн тааланттай атгаад ирсэн юм байгаа шүү дээ. Таалантаа. Төлөхөөс аваад ирсэн юм байна. Тэрийг бид нар хөгжүүлэх ёстой болохоос тулгын шаардлага асгүй байхгүй. Одоо ингээл өстой эдийн засгийн мэрэгжил авч байна. За чинь эдийн засгч болоод байгаа. Цаашаа нэг уур хаачин болоод байгаа. За барилгын инженер өстой мөнгийг хийж өгнө гин шүү. Нөөсөө. Яг үнэн шүү дээ. Тэр чинь тэр эцэг хүчүүд энэ бас алдаа жоохон тех гээд идэх шүү. Одоо гайг баха. Манай ээж намайг бүр эдийн засгийн сургуульд оруулах гээд бас найзтайгаа бас ярьсан явна л тэр чинь. тийч цагаар юм бүлэлсэн явсан байсан. Самбар дүүрэн тав харсан чинь ойгож ил шүү. Яа. За ингээд ерөөхдөө яриа маань өндөрлөх тийш хандж байгаа шүү. Тэгээд ахаасаа нэг сүүлийн асуулт тавиадах юм. Одоо бидний нэвтрүүлэг бас ингээд сайхан түүх болов үлдэн тийм ээ. Ингээд 10 20 жил бол ингээд дараа нь бидний үр хүүхэд ингээд үзсэн тийм ээ. Тэгээд та яг өнөөдөр яг 20 жилийн дараа таны хүүхдийн нэвтрүүлгийг үзээд одоо сууж хахад таны хэлэх үг өнөөдөр ямар үг вэ? Яг үнэн. Одоо энэ бол ингээд маш аюу тахмаг болго байхгүй. Бид нар ч бас амьдралдаа анх удаа болж үзэж байгаа. Анх удаа амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр яг ингээд ийм би ингээд бас энэ тухай ингээд бодохоор яг тийм байх ёстой ч юм уу. Яг тийм эр хүн байна ч юм уу. Жанжин шугам нэг тэрийг барьж явж чаддгүй юм байна л да. Өдөр тутам өөрчлөгдөж идэг, өдөр тутам сурж идэг, өдөр тутам бид нар шинэ юмтай нүрд болж байгаа. Маргааш гэдэг амьдрал бид нар мэдэхгүй шүү дээ. Тэ ингээд өдөр тутам бид нар реакшн үзүүлж байгаа. Болж байгаа зүйлд. Тэгэхээр энэ дотороо ингээд бид нар хувьсан өөрчлөгдөж идэг юм байна л да. Нэг хүнтэй уулзахгүй байж байгаа гинт нэг 10 жилийн дараа ч юм ангийнхантай уулзаад нөгөө 10 жилд байсан хүүхэд биш болсон байж байгаа шүү. Яг үнэ. Шал өөр хүн болсон. Зүсийн танихаас хүний танихаа болцсон байж байгаа шүү бид нар. Тэр шиг бид нар ч гэсэн хувьсан өөрчлөгдөж байгаа. Тэгээ энэ дунд жанжин шиг юм алдахгүй байх гэдэг асуудал тийм ээ. Ингээ яг тэр голчоо олж алхах нь гэдэг хүнээрээ үлдэнэ гэдэг тэр асуудал бол маш чухал. Тэгэхээр 20 жилийн дараа миний хүүхдүүд энэ нэвтрүүлгийг үзэхдээ бид гурвыг өнөөдрийн vibe-ыг л хараасаа гэж. Бидний өнөөдрийн миний дүгнж байгаа, өнөөдөр миний одоо энд ярьж байгаа ойлгосноо тайлбарлаж байгаа энэ яриа магадгүй 10 жилийн дараа шал тэнэгч байж магадгүй шүү дээ. Эсвэл тухайд ямар бацаан байж вэс гэж бодмагдгүй гэх нэг. Одоо ч хин нэгэн тэг санагдаж магадгүй. Хүүхдүүдээс харахад бол 25 жилд 2025 жилд ийм юм ярьжсэн хүмүүс байна даа л. Тэ. Өнөөдрийг л ийм байсан гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Одоо хувцсны мод байдаг чинь 76 онд ийм тарпиц өмддөг. Тэр үед ийм өмд өмсчихжээ гэдэг шиг байхгүй юу? Өнөөдөр энэ гурван аав суугаад ярихдаа өнөөдөр амьдралаас олж авсан маань энэ байна. Дүгнж байгаа маань энэ байна. Мэдж авсан юм маань энэ байна. Ингэж харж байна. Мэдгүй нэг жилийн дараа ч өөрчлөж магадгүй шүү дээ. Аав эцэг гэдэг дээр ингэж харж ирсэн юм байна. Тий. Тэгэхээр одоо ингээд базаад би ярьсан юм ингээд базаад харахад би бас авгаал дуурайж амьдарч байгаа юм байна. Юу юм бас. Хоёр аавыгаа л би одоо ингээд хамгийн бахархалтай ирчүүд яриг би хоёр аавыгаа л ярих гэдэг нь шүү дээ. Миний хувьд бол мэдэрч зүгээр хүүхдүүдийн хувьд бас тийм. Маш гоё нэвтрүүлэг. Бас одоо манай энэ лайв стрим багийнхаа маань аюу гоё план тавьж би нөгөө анх бас ингээд би ч нөгөө миний салбар болохоор талаа малаанаа бас ингээд юу ярих нь гол биш бас яаж харагдах гэдэг чинь бас их учиртай шүү дээ. Тэ? Тэгээ за монтаж ямар байна гэдэг яг нөгөө талаас хайгаад над маш таалагдсан. Би тэгээд оройгоо шууд санал тавихад нь тавьдаг юм багтаач гэж бас бодож суусан шүү. Бас. За ингээд энэ удаагийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор жүжигчин, кино найруулагч, продюсер Амар сайхан гэж хүндтэй зочин оролцлоо. Ингээд аав нар нэвтрүүлгийн дараагийн нэгэн сайхан аав болсон зочноор эргээд уулзцгаая.